За сайн байцгаана уу? Та бүхний өнөөдрийн амар амгалангаа айлтгая. За миний бие Монгол орны хэмжээнд явуулж байгаа мал амьтны өвчний тандалт судалгааны өнөөгийн байдал болон за цаашид тогтолцоог хөгжүүлэхэд өгөх зөвлөмжийн талаар танилцуулна. За тэгэхээр юуны өмнө тандалтын тогтолцоог үйл ажиллагаа болон гүйцэтгэл талаас нь үнэлсэн үр дүнг өмнө одоо 2 ч удаагийн семинараар танилцуулсан байгаа. За тэгэхээр тэдгээр үр дүн дээр дүн шинжилгээ хийгээд тогтолцооны давуу болон сул тал за мөн тогтолцоог цаашид хөгжүүлэхэд одоо байгаа боломж нь юу юм? Мөн тулгарх бэрхшээл нь юу вэ гэдгийг бид ялган тодорхойлсон байгаа. За мөн эдгээр талууд дээрээ суурлаад хэд хэдэн смарт зөвлөмжийг боловсруулсан. Эдгээр зөвлөмжийг боловсруулахдаа бол аль болохоор тодорхой байх, хэмжигдэхүйц байх, хүлээн зөвшөөрөхүйц байх, бодиттой байх, за мөн цаг хугацаагаар хязгаарлагдсан байхаар тооцоолж боловсруулсан байгаа. За Монгол орны хэмжээнд 6-аас 11 төрлийн гоц халдварт болон халдварт өвчний тандалт судалгаа хийгдэж байна. Шүлхий, бог малын мэлзэн, борцлооз, үхрийн тариг сархиатах өвчин, гахаа зөнхлөн тохиолддог өвчнүүд гэх мэт байна. Эдгээр өвчнийг бол жилд нэг удаа идэвхтэй тандалтаар тандж байна. За мөн вакцин мониторинг бол хийгдэж байна. За эдгээр нь бол тогтолцооны давуу тал. Өөрөөр хэлэх юм бол Монгол Улсын засгийн газраас болон мал эмнэлэг ерхий газраас хил даван халдварладаг өвчнийг эрт илрүүлэх тэмцэх зорилгоор жил бүр тодорхой хэмжээний төсөв суулгаад төлөвлөгөө боловсруулад за тэрхүү төлөвлөгөөнийхөө дагуу бол хэрэгжүүлж байна. Тэгвэл одоо сул тал нь юу вэ гэхээр итгэхгүй тандалтыг бол орхигдуулсан байна. За мөн түүнчлээ одоо эдгээр өвчнүүдийн удирдамж арга зүйд бичсэн тандалтын зорилго нь бол тодорхойлсон буюу хэрэгжилж байгаа арга зүйтэйгээ нийцэмжгүй тохиолдлууд бас байгаа. Жишээлх юм бол одоо гахаан өвчнүүд дээр тандалтын зорилго нь бол халдварыг эрт илрүүлэх гэж үзсэн байгаа. За тэгэл эрт илрүүлэх зорилго тавьж байгаа бол одоо хэрэглэх арга хэлбэр нь бол итгэхгүй тандалтын арга байх нь илүү тохиромжтой. Жишээлх юм бол одоо жилд нэг удаа биш тасралтгүйгээр буюу тогтмол ойр ойрхон хугацаанд тандна гэсэн үг. За учир нь бол одоо гахаад зохилон тохиолддог өвчнүүд ихэвчлэн үхэл өвчлөлийн хувь өндөртэй за маш хурдан тархдаг өвчнүүд байдаг учраас өвчний нэг с ิจ гтэй тохиолдол нэг аж ахуйд илэрвэл за маш хурдан хугацаанд тарахад нэлээд олон аж ахуйн нэгжийг бол эдийн засгийн хохиролд орчруулах магадлал нь өндөр учраас эдгээр өвчнийг бол одоо жилд нэг удаа тандах нь хэр тохиромжтой байх вэ гэдэг талаас нь харж үзэх шаардлагатай. За мөн тогтолцооны бас нэг давуу тал нь тандалтын өгөгдөл мэдээллийг цуглуулах боломжтой мэдээллийн нэгдсэн цахим системтэй болсон байна. За сүлжээнийхээ хүрээнд бүх аймаг сумдад холбосон байна. Харьцангуй аймаг сумдын малын эмч нар энэхүү захин системийг ашиглаж сурсан байна. За тэгвэл сул тал нь гэхээр тандалтын дата мэдээллийг бүрэн бүтэн оруулах байдал. Ялангуяа GPS-ийн цэгийг үнэн зөв бол оруулахгүй байна. Удирдамжин заасны дагуу дээжийг авах ёстой газраас нь авахгүй байна. Тийм учраас одоо дурын нэг цэгээс GPS-ийн цэгийг бол оруулж байна. За мөн одоо тандалт хийгдэж байгаа зарим өвчнүүд нь мэдээллийн нэгдсэн системд бол бүртгэлгүй байна. Жишээлх юм бол үхрийн тарих сархиатах өвчний тандалт бол бүртгэлгүй байна. Гахаан өвчнүүд бол бүртгэлгүй байна. За мөн түүнчлэн шууны том өвчний тандалт бол мэдээллийн нэгдсэн системд бол бүртгэдэггүй байна. За нэмээд мал эмнэлэг ерхий газрын хэмжээнд бүтэц зохион байгуулалтын хувьд 330 сумд бол одоо дархур зүйч нарыг бол томилсон байна. За гисэн хэдий ч эдгээр дархур зүйчдийн тандалтын үйл ажиллагаанд орох нөхцөл нь бол бүрдээгүй байна. За лабораторийн чиглэлээр нь аваад үзэхээр одоо 21 аймагта мал эмнэлгийн лабораторитой байна. За харьцангуй тандалт судалгааны чиглэлээр хийгдэж байгаа шинжилгээг одоо эдгээр лабораториудад хийх чадвартай одоо чадвартай байна. За гисэн хэдий ч тандалт хийгдэж байгаа өвчин тус бүр дээр бичих удирдамж ялангуяа удирдамжийн агуулга болох зорилго тодорхойлох, арга зүй сонгох, дээжийн тооцоолол хийх, дээжийн хамрах хураыг сонгох, за мөн үр дүнд дүн шинжилгээ хийх гэх мэт чадварууд бол хараахан бол тутмаг байна. За мөн одоо дата мэдээллийн хувьд нэмж дурдахад бол хамгийн гол нь тандалт судалгааны чиглэлээр хийгдэж байгаа ажлын үр дүн. Шинжилгээний хариу эргээд ерөөсөө малчинд очихгүй байна. Малчин нэг бүрчлэн одоо хариугаа хүлээж авч чадахгүй байна. За сумдын мал эмнэлгийн засгийн эмчнэр, хувийн малын эмчнэр бол одоо энэ тандалтын үйл ажиллагаанд оролцдоггүйгээсээ болоод тухайн орон нутгийн хэмжээнд, аймгийн хэмжээнд ямар өвчний тандалт хийгдээд, хариу нь ямар гараад, өвчний нөхцөл байдал нь ямархуу гарсан бэ гэдэг талаар бол мэдээллийг бол
хараахан одоо бүрэн гүйцэд авч чадахгүй байна. За тийм учраас одоо сумын малын эмнэлгийн тасгаас хувийн малын эмчэд мэдээлэл дамжих, хувийн малын эмчээс малчинд мэдээлэл дамжих. За мөн түнжлээд эргээд одоо малчин нөгөө өвчнийг одоо хувийн малын эмчтэй мэдээлэх, хувийн малын эмч сумд мэдэгдэх гих зэрэг нөгөө мэдээллийн урсгал, мэдээллийн систем өөрөө тэнд бол алдагтаад байна гэж бол харж байна. За тийм учраас одоо эдгээр одоо 7 гол чиглэлд үнэлэлт дүгнэлт хийж сул болон давуу тал болгоныг тодорхойлсноор мал амтны өвчний тандалтын тогтолцоо бол нийт 100 оноо авах ёстойгоос одоо 35.6% үнэлгээтэй бол гарсан байгаа. За тандалтын тогтолцооны гүйцэтгэл талаас нь үнэлсэн үр дүнгээс харахад бол за хөдөө орон нутгийн төвшөнд малын эрүүл мэндийн үзлэг ажиглалтын стандартчлал байхгүй байна. Мал зэрлэг амьтдад хийгдэх тандалтын үйл ажиллагаа бол хязгаарлагдмал байна. За мөн түүнчлэн одоогийн ажиллаж байгаа энэ тандалтын тогтолцоо нь мал амтны эрүүл мэндийн бодит үйл явдлыг бол илрүүлэх чадвар нь хангалтгүй байна. Мэдрэг байдал бол 35% байна энэхүү тогтолцооны. За мөн дараагийн дугаарт нь бол одоо идэвхтэй болон идэвхгүй тандалт хязгаарлагдмал байгаагаас болоод талбараасаа төв рүү чиглэсэн, орон нутгаасаа төв рүү чиглэсэн тайлан мэдээлэл байхгүй байна. За өвчний нөхцөл байдлыг бодит байдлыг бол одоо төлөөлүүлэн харах боломж хязгаарлагдмал байна. За зарим нэг одоо өвчний мэдээлэгдсэн тохиолдлууд нь тухайн газар орон нутгаа бол бүрэн төлөөлөх чадваргүй байна гэж үзсэн. За хамгийн гол нь энэ тандалт судалгааг явуулснаар тухайн тандалтын тогтолцоо зөв ажилласнаар ашиг тусаа өгч явах ёстой. Мал амтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, шийдвэр гаргах төвшөнд. За тэгвэл энэ ашиглагдах байдал нь өнөөгийн байдлаар бол Монгол улсын хэмжээнд одоо 38% үр дүнтэй байна гэж үнэлэгдсэн. За тэгэхээр эдгээр тандалтын тогтолцооны сул талууд болон үр дүн дээр үндэслээд бид эцсийн нэг ерөнхий дүгнэлтэнд хүрсэн байгаа. За тэр нь бол мал эмнэлгийн салбарт мал амтны өвчний тандалтын нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэж үзсэн. За үүний тулд бол 8 зөвлөмж боловсруулсан. За хэрэгжүүлэх хэрэгтэй шаардлагаас нь хамаарат 4 хэсэгт ирэмбэлсэн. За тэгэхээр хамгийн түрүүнд юу их шаардлагатай байна вэ гэхээр үндэсний тандалтын стратеги боловсруулах шаардлагатай байна гэж үзсэн байгаа. За үүний тулд улсын хэмжээнд баримтлах тандалтын эрхэм зорилгоо нэгдүгээр тодорхойлъё. Монгол улс юуны тулд энэ өвчнийг тандах шаардлагатай байгаа юм бэ? За тэгээд зорилтуудаа тодорхойлоод за өвчний давхар зүйн байдал, тандалтын судалгааны үр дүн дээр үндэслээд төлөвлөгөөгөө шинжлэх шаардлагатай байна гэж үзсэн байгаа. За мөн идэвхтэй тандалтын удирдамж арга зүйг олон улсын стандартад нийцүүлэн сайжруулж боловсруулах шаардлагатай байна. Тандалтын зорилгыг тодорхойлох шаардлагатай байна. Тандалтын агуулга үүндээ одоо дээжийн тооцоо, дээжийн хамрах хүрээ, шинжилгээний арга аргачлал за мөн онцлогын одоо зөвлөмжийг багтааж боловсруулах шаардлагатай байна гэж үзсэн. За мөн идэвхгүй тандалтын арга зүй боловсруулах шаардлагатай байна. Идэвхгүй тандалтыг ямар стандарт ажиллагааны зааврын дагуу хэн, хизээ, хаана хийж гүйцэтгэх ёстой юм бэ гэдгийг багтааж өгөх шаардлагатай. За мөн зарим өвчний тандалтыг нэгтгэх шаардлагатай байна. Жишээлх юм бол борцлооз, шүлхий, бог малын мялзан, лейкоз, сүрье гэх мэт өвчнүүдийг одоо нэг төрлийн дээж аваад олон төрлийн шинжилгээ хийх замаар одоо нэгтгэх боломжтойг нэгтгэх шаардлагатай байна. За мэдээж өвчний зорилго одоо тандах гэж байгаа зорилго, хэрэглэгдэхүүн арга зүй одоо авах дээжийн төрлөөс хамаарат бол өөр байх боловч одоо боломжтой нэг нь бол нэгтгэхэд явъя гэсэн ийм саналыг бол төвшүүлж байгаа. За дараагийн дугаарт нь болохоор дараах хоёр төрлийн тандалтын шинэ аргыг нэвтрүүлэх шаардлагатай байна гэж үзэж байгаа. Малын зах махны үйлдвэрүүдэд хийх тандалт ерөөхдөө орхигдсон байна. Өөрөөр хэлэх юм бол мал нядалгааны газарт явуулах тандалт гэсэн үг. За мөн түнжил одоо вакцин мониторингийг одоо туршилтын малд явуулдаг болёо гэж байгаа. Жишээлх юм бол одоо шүлхийн вакцинжуулалт эхлэх хугацаатай яг зэрэгцүүлээд нэг 100 үхэр аваад тэр 100 үхэртэй яг адилхан тарина гэсэн үг. За тэгээд шүлхийн вакцины дархлааны идэвхийг хяналтанд одоо шинжилээд одоо шалгах за нөгөө талаар вакцин тарилтын техник гүйцэтгэлийг шалгах боломжтой болно гэсэн үг. За дараагийн дугаарт нь хамгийн чухал зүйл бол юу вэ гэхээр тандалтын хөтөлбөрт төр хувийн хэвшлийн түншлийг бий болгоё. Тандалтын тогтолцооны оролцогч талуудыг зайлшгүй тодорхойлох шаардлагатай байна гэж үзсэн байгаа. Учир нь бол одоо тандалтын тогтолцоонд хувийн мал эмч нарын одоо гүйцэтгэх үүрэг одоогийн байдлаар бол тодорхой биш байгаа. Тэгэхээр
төр хувийн хөвшил хоёрын хоорондын харилцаа холбоог нарийн тодорхойлоод төвшин бүрд нь албажуулаад үүргэжүүлээд өгөхөөр төрөл одоо хувийн секторт ажиллаж байгаа малын эмч нарынхаа оролцоог одоо танталтын тогтолцоонд ашиглах бүрэн боломжтой болох юм аа гэж харж байгаа. За тэгвэл одоо зөвхөн одоо хувийн хөвшил гэхээр хувийн мал эмнэлгийн эмч нар биш мөн мал эмнэлгийн техникийн ажилчид за мөн төрийн бус байгууллага, за мөн мал махны үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, томоохон компаниудад ажиллаж байгаа малын эмч нарыгаа мөн танталтын эмч нар мөн одоо танталтын тогтолцооны зайлшгүй нэг гол оролцогч талууд нь юм аа. Тэгэхээр эднийхээ одоо тусламж оролцоог одоо танталтын тогтолцоонд төрөл ашиглах зайлшгүй шаардлагатай байна гэж бодож байгаа. За тэгвэл мэдээллийн урсгалын эргэх холбоо нийцлийг зайлшгүй сайжруулах шаардлагатай юм байна гэж дараагийн дугаарт үзсэн байгаа. За үүний тулд мэдээлэл цуглуулах арга хэрэгслийг одоо гар утасны аппликейшн эсвэл цаасан загвар ашиглан боловсруулад, стандартчлаад, албажуулад, сум орон нутгийн малын бүх эмчнэр, за мал эмнэлгийн техникийн ажилчид, за мал нийтлагааны газар ажиллаж байгаа малын бүх эмч нартай түгээх шаардлагатай юм байна гэж үзсэн байгаа. Гэхдээ энэ нь хамгийн гол нь бөглөхөд энгийн хэлбэр байгаас гадна шаардлагатай бүхэл мэдээллүүдийг л багтаасан байх шаардлагатай гэж үзэж байгаа. За тэгвэл хувийн малын эмч нараас ирж байгаа эдгээр задгай дата мэдээллийг нэгтгэж бичих тайлангийн загварыг боловсруулад Сум аймгийн түвшний малын эмч нарт түгээх шаардлагатай байна гэж үзэж байгаа. Жишээлх юм бол одоо тэг тайлан бичих тайлангийн загвар, 7 хоногийн тайлангийн загвар, 1 сарын тайлангийн загвар гэх мэт. За тэгвэл тантал судалгааны ажил явагдаад дуусны дараа танталтын ажлын үр дүн болон шинжилгээний хариуг төвийн түвшнөөс буцаад нөгөө танталтын тогтолцооны гол оролцогч талууд болох мэдээлэл цуглуулагчид. За мөн малчтад тухайн цаг үед нь одоо хариуг нь шуурхай хүргэх тэр системийг нэвтрүүлэх шаардлагатай байна гэж үзэж байгаа. За тэгэхээр дараагийн дугаарт нь болохоор энэ мал амьтны өвчний тантал судалгааны үйл ажиллагааг үндэсний хэмжээнд удирдах зохицуулж байх тийм удирдах болон техникийн хороод байх шаардлагатай юм байна гэж үзэж байгаа. Тэгэхээр хороод тус бүрийн гишүүдийг бол тогтолцоонд оролцогч талуудаас нь бол тодорхойлох шаардлагатай. За тэгэхээр удирдах хороонд гэхээр одоо танталтын тогтолцооны гол шийдвэр гаргагч нараас бүрдсэн хороо байх бол за техникийн хороо гэхээр шинжлэх ухааны эрдэмтэд, судлаачид, аймаг сумдын төлөөлөл, төрийн бас байгууллага, олон улсын байгууллагын төлөөллөөс бүрдсэн ийм гишүүдтэй хороо байх шаардлагатай юм байна. За техникийн хороо нь болохоор одоо энэ идэвхтэй идэхгүй танталтын удирдамж, арга зүй, стандарт ажиллагааны заавар зэргийг боловсруулдаг. За мөн тантал судалгааны ажлын үр дүнд дүн шинжилгээ хийдэг. За ийм хороод байх юм байна. Удирдах хороо нь болохоор техникийн хорооноос гаргаж өгсөн тэр тухайн удирдамжийг одоо тантал судалгааны ажил эхлэхээс өмнө авч хэлэлцээд улсын нэгдсэн эрхэм зорилготой хэр нийцэж байгаа зэрэг. За мөн одоо тантал судалгаа явагдаад дуусны дараа гарсан үр дүн дээр нь хэлэлцэж одоо шийдвэр гаргах үүрэгтэй одоо ийм хороодууд байх шаардлагатай юм байна. За дараа нь болохоор одоо танталтын бүхэл үйл ажиллагаанд мониторинг хийгддэг байх шаардлагатай байна гэж үзэж байгаа. За одоогийн байдлаар бол тантал судалгааны ажил ямар нэгэн хяналтгүй явж байгаа. Тэгэхээр танталтын бүхэл үйл явцыг, үйл ажиллагааг эхнээс нь аваад дуустал нь хүртэл одоо мониторинг хийгддэг байх шаардлагатай. Жишээлх юм бол одоо орон нутгийн төвшөнд удирдамжин заасны дагуу тухайн дээжийг одоо зохих ёс орон зохих ёсоор нь одоо цуглуулж гинөө, одоо заасан байршлаас нь авч гинөө. Дата мэдээллийг одоо мэдээллийн системд бүрэн оруулж гинөө. За мөн шинжилгээний аргачлал, онцлогоор нь олон улсад заасан зөвлөмжийн дагуу, за мөн удирдамжин заасан зөвлөмжийн дагуу хийгдэж гинэ үгүй гэдэг одоо бүхэл үйл явцад нь бол мониторинг хийгддэг байх шаардлагатай. За түүний тулд болохоор юу их вэ гэхээр мониторинг хийх, хяналт тавих, ажлын төлөвлөгөө боловсруулах, за түүнийг батлуулах шаардлагатай. За мөн одоо орон нутгийн түвшин болон улсын түвшинд мониторинг хийх ажилтнуудын үүрэг хариуцлагыг нь тодорхойлоод албажуулаад өгөх шаардлагатай байна. За мөн одоо танталтын тогтолцооноос гарах үр дүн, за мөн үр нөлөөлөлд дотоод үнэлгээ хийх шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах шаардлагатай байна гэж үзэж байгаа. За дараагийн дугаарт нь танталтын нэгдсэн тогтолцоог хөгжүүлэхийн тулд одоо тархар зүйн чадамжийг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэж үзэж байгаа. За тэгэхээр одоо үүний тулд тархар зүйн чадварыг хөгжүүлэх стратеги нэгдүгээр боловсруулах шаардлагатай байна. За мөн тархар зүйн талаар одоо эрсдлийн үнэлгээ, эрсдлийн шинжилгээ, эрсдлийн зураглал багтаасан арга зүй боловсруулах шаардлагатай байна. Тархар зүйн болон эрсдлийн үнэлгээний гүнзгий судалгаа хийх боломжийг бол одоо сум орон нутаг, аймаг, улсын түвшинд байгаа тархар зүйч нарт бол бий болгох шаардлагатай байна гэж үзэж байгаа.
За мөн тандалттай холбоотой сургалтуудыг одоо стандартчлаад маш өргөн хүрээнд сургалт явуулах шаардлагатай байна гэж үзэж байгаа. Тэгэхээр энэхүү сургалтаар бол юу болох вэ гэхээр одоо тандалтын арга аргачлал, дээжийн тооцоо бодох, одоо эрсдлийн үнэлгээ хийх, газар зүйн зураглал зурах гэх мэт одоо тандалттай холбоотой сургалтуудыг явуулах шаардлагатай. За үүнийг бол ер нь бол одоо мал эмнэлэг сургуулийн боловсролын хөтөлбөртөө бол нэгдүгээрт уялдуулах шаардлагатай байгаа. Хоёрдугаарт нь болох юм бол одоо ажиллаж байгаа болон одоо шинээр ажилд орж байгаа малын эмч нартаа бүхий л төвшөнд нь бол төвшөнд одоо анхан болон давтан сургалтаар олох шаардлагатай байна. За мөн одоо мэрэгжил дэвшлүүлэх сургалтыг бол одоо төвийн төвшөнд байгаа тодорхой давхар зүйч нартай бол явуулах шаардлагатай, тэднийг хөгжүүлэх шаардлагатай байна. Одоо эрсдлийн дүн шинжилгээ хийх, статистик арга аргачлал суралцах гэх юм уу те. Гэх мэтээр одоо эдгээр сургалтуудыг бол стандартчлаад хөтөлбөр гаргаад ингээд явуулах шаардлагатай байна. Дараагийн дугаарт нь зэрлэг амьтдыг идэвхтэй болон идэвхгүй тандалт судалгаанд хамруулдаг болох замун зооно зөвчний тандалт судалгааг бол хийдэг болох шаардлагатай байна гэж үзэж байгаа. За үүний тулд болохоор салбар дундын хамтын ажиллагааг улам сайжруулж, албажуулаад, за мэдээлэл солилцдог механизмтай болох, за мөн одоо дэгдэлтийн судалгааг хамтарч хийдэг болох шаардлагатай байна гэж үзсэн. За мөн одоо зэрлэг амьтны талаарх мэдээлэл болон зооно зөвчний талаарх мэдээллийг одоо мал амьтны эрүүл мэндийн нэгдсэн системд оруулдаг болох. За мөн эдгээр одоо салбар дундын байгууллагуудаас анх хариуцсан төлөөлөгч нар буюу одоо focal point гэж ярьдаг те. Эдгээрийг сонгоод одоо сонгох шаардлагатай байна гэж үзэж байгаа. За хамгийн гол зүйл нь болохоор энэ эпидемиологийн хэллэг буюу энэ давхар зүйн хэллэгийг олон улсын стандарт хэллэгтэй нийцүүлээд салбар хоорондоо ярьж одоо стандартчлах шаардлагатай байна гэж үзсэн. За тэгэхээр хамгийн сүүлчийн зөвлөмж нь болохоор өвчний мэдээлэл хуваалцах гэж байгаа. Тэгэхээр малын эрүүл мэнд өвчлийн нөхцөл байдал, идэвхтэй тандалтын талаарх мэдээллийг бол одоо малчид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид, худалдаачид, экспортлогчид, за мөн хувийн мал эмнэлгийн мэрэгжилтнүүдэд өгөөд одоо тэднийг мэдээллээр хангаж мэдээлэл мэдлэгийг нь дээшлүүлэх шаардлагатай байна. Хувийн малын эмч нарыг сургах дэмжих замаар менежментийн сайн туршлагыг бол түгээх шаардлагатай байна. За мөн одоо малчид, хувийн малын эмнэлгийн мэрэгжилтнүүд хооронд сайн харилцаа холбоо хамтын ажиллагааг бол тогтоох шаардлагатай байна. За мөн одоо тандалт судалгааны явцад гарсан өвчний с ижигтэй юм уу батлагдсан тохиолдлын мэдээллийг хэвтэй шугамын дагуу хөрс зэрэгэлдэх аймаг, сум, дүүрэгтэй мэдээлдэг байх, тэр мэдээлдэг байх механизмыг нь албажуулж өгөх шаардлагатай байна. Халдвараас эрт сэрэмжлүүлдэг болох мэдээллээ одоо жигд хуваалцдаг болох шаардлагатай байна гэж үзэж байна. За тэгэхээр тандалтын нэгдсэн тогтолцоо гэж одоо ганц нэг байгууллагын хийж гүйцэтгэх ёстой ажил биш, бүхэл бүтэн салбарын хэмжээнд, за мөн салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд тухайн улс орны мал амьтны эрүүл мэндийн статус, өвчлөлийн нөхцөл байдлыг тодорхойлох, за мөн шинжлэх ухааны үндэслэлтэй оновчтой шийдвэр гаргах боломжийг олгодог ийм бүхэл бүтэн цогц системийг хэлдэг байх нь за хамгийн гол нь тандалтын тогтолцоонд оролцогч талуудыг одоо тодорхойлж тэдгээрийн үүрэг хариуцлагыг бол стандартжуулаад, албажуулаад, дүүргжүүлээд за мөн хоорондын уялдаа холбоо хамтын ажиллагааг нь сайжруулснаар энэхүү систем буюу тандалтын тогтолцоо маань үнэн, зөв, одоо цэгцтэй, системтэй ажиллах нөхцөл болцоонд бүрдэх юм байна. За ингэснээр улсын хэмжээнд байгаа одоо мэддэхгүй байгаа далд халдварт байгаа энэ өвчнүүдийг одоо илрүүлэх мөн одоо халдварын тархалтыг нь тогтоох зэрэг одоо зэрэг энэ боломжийг бол олгоно гэдгийг бол энд онцолж байна. За хэдий ч нэ улс орон одоо тандалт судалгааныхаа ажилд хүн хүч хөрөнгө мөнгө их зарцуулна. Төдий чиний одоо гоцолдорт өвчин дэгдэхэд харьцангуй бага зарлаар тэмцэх, урьдчилан сэргийлэх бүрэн боломжийг бол олгодог байна. За тэгээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.